Нярайг зөв үлгийдэх нь түнхний үеийн дутмагшил, олдмол мултралд шилжихээс сэргийлэхэд чухал арга юм. Түнхний үеийн эдгээр эмгэгүүд нь нярайд цөөнгүй тохиолддог. Нярайн үеийнүүдийн хөгжил нь бүрэн гүйцээгүй байдаг тул уг эмгэгийг аль болох эрт оншилбол энгийн аргаар эмчлэх боломж төдийчнээс сайн байдаг. Иймээс эцэг эхчүүд эдгээр эмгэгийн шинж тэмдгийг мэдэж байх нь чухал. Хамгийн чухал шинж тэмдэг нь хөлийн алцайлт нь хязгаарлагдмал байдаг. Энэ шинж тэмдгийг мэдхийн тулд хүүхдээ нуруугаар нь хэвтүүлээд хөлийг өвдгөөр нь нугалж түнхний үеэр зөөлөн алцайлгаж үзнэ. Түнхний үеийн дутмагшил буюу мултралтай талд нь алцайлт нь хязгаарлагдмал байдаг. Дараагийн шинж тэмдэг нь хүүхдээ хөвлөгээр нь доош харуулж хэвтүүлээд өгзөгний доорх гуйны нугалаасуудыг харьцуулна. Хэвийн үед зураас нь хоёр талдаа ижил байх ёстой. Мөн хоёр хөлийг зэрэгцүүлж үзэхэд хөл урт богино болох шинж тэмдгээр илэрдэг. Эдгээр шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл эмчид яаралтай хандна. Эмчилгээний үр дүн аль болох эрт илрүүлсэнтэй шууд холбоотой.